Сайн байцгаана уу, хуулийн цаг подкастын өнөөдрийн дугаар эхэллээ. Өнөөдрийн дугаар Харирын цумын нийгмийн даатгалын дасгийн дарга Уудам Саялга оролцож байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэнд хүргэе. Бид өнөөдөр нийгмийн даатгалын багц зүйлийн шимжилтийн талаар ярилцсанаа. Нийгмийн даатгалын багц зүйлийн шимжилтийн гол өөрчлөлтүүд нь юу гэдгээр яриаглах вэ? За тэгээ. За нийгмийн даатгалын багц зүйл маань бол 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн улсын хурлын хуралд нэгдсэн хурлаар бол батлагдсан. 24 оны 1 сарын 1-ээс л үрдэж эхэлсэн. За энэ хуулийн маань гол өөрчлөлтүүд нь болохоор 9 оны зарчмаас хуримтлалын тогтолцоонд шилжсэн. За нэрийн дансны орлогыг үе шатгаар мөнгөжүүлж эхэлсэн. За мөнгөжүүлсэн орлогоосоо эрүүл мэнд боловсрол орон сууцны ипотекийн зээлд бол зарцуулж болно гэсэн өөрчлөлтүүд байна. За нийгмийн даатгалын орлогыг мөнгөжүүлэх гэдэг ойлголтын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юу? За ингээд бид нар бол нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхдөө тэтгэврийн даатгал, тэтгэмжийн даатгал, эрүүл мэндийн даатгал, үйлдвэрлэлийн бас мэргэжил шалтгаалсан өвчний даатгал, ажилгүйдийн даатгал гэсэн 5 санд бол төлдөг. За түүний бол тэтгэврийн даатгалд бол ажил олгогчоос 8.5%, даатгуулагчаас 8.5%-ийг бол төлж байгаа. Мөн сайн дурын даатгуулагч бол 11.5%-ийг бол төлж байгаа. За энэнийхээ ажил олгогчийн төлсөн 8.5-аас 1%, даатгуулагчийн төлсөн 8.5%-ийн 1%-ийг. За мөн сайн дурын даатгуулагчийн төлсөн тэтгэврийн даатгалын 2%-ийг бол яг мөнгөн хэлбэрээр, хадгаламж хэлбэрээр тэр хүний нэр дээр байршуулна гэсэн үг. Даатгуулагч мөнгөжүүлсэн орлогоо одоо хизээнээс зарцуулах хэрэгтэй болох вэ? Юунд зарцуулах? За энэ мөнгөжүүлсэн орлого нь бол 2024 оны 1 сарын 1-ээс бол 29 оны 1 сарын 1 хүртэл 5 жилийн хугацаанд хуримтлуулах юм. За хуримтлагдаа тодорхой хэмжээний мөнгө бий болгонгууд 29 оны 1 сарын 1-ээс энийг өөрөө зарцуулж болно гэж байгаа. Тэтгэврт гарахаасаа өмнө бол мөнгөжүүлсэн орлогоосоо бол зарцуулж болно. За энийг юунд зориулж зарцуулах вэ гэвэл эрүүл мэндэд зарцуулж болно. Мөн боловсролтой зарцуулж болно. Мөн орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаанд бас зарцуулж болох нэ. За мөн нэрийн дансны мөнгөжүүлсэн орлогын тодорхой хэсгийг бол хууль ёсны өв залгамжлагчид нь өвлүүлнэ. Нийгмийн даатгалын багц зүйлийн шинжилэлд тэтгэврийн даатгалын шимтгэлтэй холбоотой ямар онцлог өөрчлөлтүүд орсон бэ? За тэтгэврийн даатгалын шимтгэлтэй холбоотойгоор эмнэлгийн хяналтанд байдаг байнгын асаргаар шаардлагатай хүүхдээ хараад гэртээ байдаг сайн дурын даатгуулагч их юм уу эцгийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг бол төрөөс төлнө гэсэн залт орж ирсэн байгаа. За мөн сайн дурын даатгалагч малчны 5 жилийн даатгалын 50 хүртэлх хувийн нь бол төрөөс даана гэсэн бас нэг өөрчлөлт орж ирсэн байгаа. За нийгмийн даатгалын багц зүйлэнд одоо тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотой ямар залтууд орсон бэ? За тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотой бол засгийн газраас бол жил бүрийн 1 сарын 1-ээс урд оны инфляцийн түвшинтэй уялдуулж тэтгэврийг жил бүр нэмнэ гэсэн залт орсон байгаа. Тэгэхээр бол жил бүр урд оныхаа инфляцийн түвшинтэй уялдаж тэтгэвэр бол жил бүрийн 1 сарын 1-ээс нэмэгдэж явах нэ. Жишээ нь бол урд оны инфляц 6% байсан учраас энэ жил 1 сарын 1-ээс бол бүх тэтгэвэр авахчийн тэтгэврийг бол 6% нэмэгдүүлсэн байгаа. Мөн даатгуулагчийн шимтгэл төлсөн хөдөлмөрийн хөлс түнтэй адилхан орлогоос бол тэтгэвэр тэтгэмжийг бодохтой юм бол итгэл зүйрийг хэрэгэлдэг. За энэ итгэл зүйрийг бол засгийн газар жил бүрийн 8 сарын 1-ээс өмнө тогтоогоод дараа жилийн 1 сарын 1-ээс бол хэрэглээд явна. Итгэл зүйр гэдэг нь яг ямар ойлголт вэ? Дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юу? Жишээлбэл 20 онд 1 сая төгрөгийн цалинтай байсан хүнийг өнөөгийн түвшинд авчирхад 1.4 тухайн жилийн итгэл зүйр 1.4 байлаа гэж бодъё. Тэгхийн бол энэ жил 25 оны сая 400 мянган төгрөгийн цалинтай тэнцэнэ л гэсэн. Тэгэхээр тэр хүний тэтгэврийг тогтоохдоо сая төгрөгөөр биш сая 400 мянган төгрөгөөр тэтгэврийг тогтооно гэсэн. Нийгмийн даатгалын шимтгэлийг ер нь хүн хэдэн жил төлөх ёстой вэ? Одоо шимтгэл төлөх хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд ажиллаж байгаа хүн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй байж болох уу? За нийгмийн даатгалын тухай хууль зааснаар бол албан журмын даатгуулагчийн хувьд бол цалин хөдөлмөрийн хөлс авч байгаа тохиолдолд нийгмийн даатгалыг заавал төлнө. За сайн дурын даатгуулагчийн хувьд бол адилсан жил нь тухайн жилдээ гүйцэж байгаа бол төлөхгүй байж болно. За нийтдээ одоо 2018 оны 1 сарын 1-ээс л адилсан жилийг 3 сараар нэмсэн.
За 18 онд 20 жил 3 сар, 19 онд 20 жил 6 сар гэж явж байгаа. Одоо 2025 онд бол 22 жил хамгийн багадаа ажилласан бол өөрөө 22 жил ажиллаад өөрөө өсөх юм бол 55, эмэгтэй 55, эрэгтэй 60 наснда тэтгэвртэй гарч болох нэ. За дараа жил бол 22 жил 3 сар гэд ингэж явах нь. Тэтгэвэр тогтоолгох нас бас ингээд 3 сараар нэмэгдэж байгаа юу? Тийм ээ. 2018 оны 1 сарын 1-ээс л мөн насн дээр нэмэгдсэн. 55 нас 3 сар, 60 нас 3 сар гэж нэмэгдсэн. Одоо тэгээд энэ жилийн хувьд бол эмэгтэй даатгуулагчийн хувьд 57 нас, эрэгтэй даатгуулагчийн хувьд бол 62 нас надад тэтгэврт гарна. За энэ маань бол ямар хүмүүст хамаатай вэ гэх юм бол 10 жилээс 22 жилийн хооронд төлсөн хүмүүст хамаатай. 22 жилээс дээш төлсөн хүмүүс бол өөрөө өсвөл 55 60 гарч болно. За гэтэл ажилласан жил нь гүйцэхгүй 10 жил, 15 жил, 20 жил төлсөн бол насан дээрээ заавал 3 сараар нэмэгдүүлж яваад энэ жилийн хувьд энэ жил 55 хүрж байгаа хүмүүс бол 57 нас хүрэхээр тэтгэвртэй орох нь. Эрэгтэй хүмүүсийн хувьд 60 хүрж байгаа бол 62 нас хүрэхээр тэтгэвртэй орох нэ гэж болгож байна. Өндөр насны тэтгэвэр тогтоолгоод одоо ажиллаж байгаа албаагч нийгмийн даатгалын шийдвэр төлөхгүй байж болох уу? Өндөр насны тэтгэвэр тогтоолгосныхаа дараа ажиллаж байгаа даатгуулагчийн хувьд л саяны яг миний ярьсан насан дээрээ хүрэх юм бол нийгэм даатгалаа төлөхгүй байж болно. За жишээлбэл энэ жилийн хувьд бол 57 нас 55 хүрсэн даатгуулагч 57 нас хүртлээр төлөх нэ. Тэгээд 57 наснаас цааш хэрвээ ажил хийх юм бол төлөхгүй байж болно. За хэрвээ төлсөн тохиолдолд бол жил бүр тэтгэвэр дээрээ 1.5% нэмэгдлээ хийлгээд явна. Төлөөгүй тохиолдолд бол нийгэм даатгалаа төлөхгүйгээр цалингаа авах нэ гэж ойлгож байна. За цэргийн тэтгэвэр авахчийн хувьд бол нийгэм даатгалын шимтгэлээ төлөхгүй байж болно гэсэн заалт байгаа. Тэгэхээр тэр хүн бол нас хамаагүй төлөхгүй байж болно. За нийгмийн даатгалын багц хуулиуд ер нь ямар хуулиуд багцдаг вэ? За энэ багц хуульд маань болохоор нийгмийн даатгалын ерөнхий хууль, нийгмийн даатгалын сангаас олох тэтгэврийн тухай хууль, нийгмийн даатгалын сангаас олох тэтгэмжийн тухай хууль, нийгмийн даатгалын сангаас олох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмж төлбөрийн тухай хууль гэсэн хуулиуд л багтдаг. Нийгмийн даатгалын сангаас олох тэтгэврийн тухай хуульд орсон онцлог өөрчлөлтүүдийн талаар ярьж өгөхгүй юу? Нийгмийн даатгалын сангаас олох тэтгэврийн тухай хуульд бол олон давхар тогтолцоон шилжнэ гэж байна. За олон давхар тогтолцоо гэдэг нь бол даатгуулагч олон их усврээс тэтгэвэр авах нөхцөлийг бол бүрдүүлж өгч байгаа. За энэ нь болохоор нэгдүгээр давхар нь бол тэтгэврийн одоогийн тэтгэврийн суурь тэтгэвэр. Тэтгэврийн даатгалын сангаас авч байгаа тэтгэвэр маань байгаа. За хоёрдугаар нь бол хувийн нэмэлт тэтгэврийн сандал бол даатгуулж болно. Тэгэхээр өөрийнхөө үндсэн тэтгэврээ аавна. Тэгээд хувийн нэмэлт даатгуулах юм бол өөр их усврүүдээс бас нэмэлт тэтгэвэр авч явж болох нэ. Тэтгэврийн хуулийн өөрчлөлт маань болохоор дараалсан 6 жил 7 жилийг бол 5 жил болгон өөрчилсөн. За энэ маань бол урд нь 6 жил 5 жилээр тэтгэврээ тогтоолгосон байсан тэтгэвэр авчдын хувьд л буцаад 5 жилээр бол тэтгэврийн өөрчлөлт тогтоосон байгаа. Олон жил шимтгэлийг бол урамшуулна. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр урд нь бол 20 жилээс дээш ажилласан жил тутамд нь бол 1.5%-аар нэмэгдүүлж олгодог байсан бол энийг бол 29 оны 1 сарын 1-ээс л 2%-аар тооцож олохоор болсон. За дараагийн нэг гол өөрчлөлт маань бол тэтгэврийн тусгай зохицуулалт гэж хэрэгж байгаа. За энэ маань болохоор өндөр насны тэтгэвэр авагч насаар бол түүний эхнэр болон нөхрийн тэтгэврийг нэмэгдүүлнэ гэж байна. За энэ яаж нэмэгдүүлэх вэ гэхээр хоёулаа нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч өндөр настай байгаад нэг нь нас орох юм бол нас орсон даатгуулагчийн тэтгэврийн 20%-ийг үлдсэн эхнэр юм уу нөхөр дээр нь бол нэмж олгож байгаа. Энэ түрүүний ярьсан өглөхөөс тустай ойлголт. Тустай. Тэр чинь болохоор тэтгэврт ороогүй байхдаа нас орох юм бол өглөх байхгүй. Энэ чинь болохоор тэтгэврт орсныхаа дараа. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуульд ямар өөрчлөлтүүд орсон байгаа вэ? За тэтгэмжийн тухай хуульд бол нэгдүгээр бол тэтгэмжийг жилээр биш сараар тооцох интервалын нь бол сараар болгож өгсөн. За хоёрдугаарт нь бол тэтгэмжийн хэмжээ бол нэмэгдэнэ гэдэгт бол хөдөлмөрийн шийдвэр алдсны тэтгэмжийн хувьд бол урд нь 3 сараас 60 сар буюу 5 жил хүртэл төлсөн бол 50%. За энэ юу бол 50% маань бол хэвээрээ. За дараагийн нэг юу нь бол 61-ээс
180 сар хүртэл гэж байгаа. 5 жилээс 15 жил хүртэлгээд 10 жилээр тогтоогоо 55 байсан бол энийг 5 жилээр нь хувааж 61-ээс 120 сар, 121-ээс 180 сар гэж хувааж 61-ээс 120 сард нь 55%, 121-ээс 180 сард нь болохоор 180 сар буюу 15 жил хүртэл болохоор 60%. За тэгээд 15 жилээс дээш бол 75%-аар бол тооцож тэтгэмжийг бол тооцож өгч байгаа. Дараагийн нэг өөрчлөлт нь амралтны тэтгэмжийн бол тэтгэмжүүд нэмэгдсэн. Энэ нь болохоор ямар юу нэмэгдсэн бэ гэхээр ихэр хүүхэд хэрвээ төрүүлэх юм бол урд нь 60 хоногор тэтгэмж авдаг байсан бол 80 хоногор нэмэгдүүлж 20 хоногор бол нэмж өгсөн. Мөн жирэмсний болон амралтны тэтгэмжийн хугацаанд нийтээр амрах баяр ёслолын өдөр таарах юм бол тэрийг урд нь амралтын өдрөөр авдаг гэсэн бол энийг ажлын өдрөөр тооцож жирэмсний тэтгэмжийг бол олгодог гэсэн байгаа. Жирэмсэн амралтын тэтгэмжийг олгодог гэсэн байгаа. Ажилгүйдлийн тэтгэмжийн юм бол хэмжээ маань бол бас мөн интервал нь өөрчлөгдсөн. За 24 сараас 60 сар хүртэл бол 45%-аар тооцож өгдөг байсан бол 50%-аар тооцож өгдөг болсон. За 61-ээс 120 сар маань болохоор урд нь 50%-аар өгдөг байсан 55% болж нэмэгдсэн. За 121-ээс 180 сар хүртэл бол 60% байсан 60%-аар байгаа. За 180 сараас дээш төлсөн давтуулагчийн хувьд бол 70%-аар тооцож олгож байгаа. Өнөөдрийн подкастт Хармын сумын нийгмийн даатгалын тасгийн дарга Удам Саял оролцлоо. За баярлалаа. Нийгмийн даатгал таны насан туршийн баталгаа.